За, Скотер аймаг төгсөнд агаштай шүгэн иргэний шүүх хурдан нээсгэнтгдээ. За, энэ шүүх хурданаар Отгон хүүгийн хэмжилттэй за хариуцлага баяраад хорогдох гэрээ хүчин төгөлдөр бас тооцоолох тухай хэмжилт иргэний хянаа хэлсэн. За, нарийн хүчин дараах шүүх хурданы эцэг танилцуул оролцох соно. За шүүх хурдан оролцуулах хүмүүс бүтээсэн хурдан оролцсон. За шүүх хурданы журмыг танилцуулъя. За шүүх хурдгоо шүүх тахимд орж шүүх шийдвэр уншиж сонсох шүүх хурданы тахимд байгаа бүгд асуудлаасаа болсон. За шүүх хурданы тахимд байгаа хүмүүс шүүхийн хүндэтгэх шүүх хурданы тахимд тогтоосон журмыг шагнаж хурдад оролцож шийдвэр цааш үүрэгтэй гэдэг тайлбарлая. За маш их хурданы оролцсон шүүгд хандаж өгөх мэдээлэл тайлбар гаргахтаа шуудлаашаа болсон. За шүүх хурданы журам зөрчсөн хүмүүс техник удаад хурданд оролцсон сурталчилж харуулна. За дахин зөрчил оруулж шүүх хурданы тахимаас гаргаж шүүх хурданы тэмдэглэл болон хууль тогтоол заасан хариуцлага өгөх зохицуулалттай гэдэг тайлбарлая. За шүүх хурданыг Скотер аймаг Тосон дундын агштай шүүх ерхий шүүх Тосон буян бай дарвалж за нэгдүгээр эсвэлцэн төлөөлөгч Батболд нэгдүгээр өмнөс Хөдөр за хариуцлагатай баяраа хариуцсан өмнөс зулаа шүүх хурданы нарийн хүчин дараах батцын нарыг оролцуулаа хийж байна. За шүүх хурданы бүрэлдэхүүн оролцогч эдгээр хүмүүст гэр бүлийн гишүүн болон садан зардлын холбоотой эсвэл тухайн хэрэг маргааны шийдвэрлэлд ашиг сонирхлын болон хэргийг судалгаа шийдвэрлэхэд эргэлзээ өгөх хүнсэл байна гэж бол оролцогчдод татгалзах хэрэгтэй. За Батболд татгалзах байна уу? Батболд татгалзах юм байна уу? Басаад байна. Итгэвэн зүйлээс Батболд Отгон хүүгийн итгэвэн. За өдөр өнгөрч. Баггүй. За баяраа. Татгалзахгүй. Тулаа өнгөрч. Татгалзах байхгүй. Нарийнчнэр. За Батболтой бол хэмжлэгийн төлөөс оролцоо. За хариуцлага баяраар оролцож байна. За ихэнх хариуцлага нараас иргэний гишүүд хяншилт тогтоох байж 25 дугаар бол заасан. Зэргийн оролцогчийг түрүүний хүлээж оролцдог. Тэгэхээр ямар их хүрэх яг юм бэ гэдгийг тайлбарлажээ. За эсрэг талын шаардлага тайлбар давтгал зүүнний нотлохтой танилцуулгаар тайлбарлах хэрэгтэй. За хэргийг шүүх хурдаар хэвжүүлэх захирам засны дараа зэргийн материалтай танаас танилцах түүнээс тэмдэглэл хийх шүүх хурдаанд оролцох хэрэгтэй. За гэрчээс мэдүүлэг авах, шинжээс амжуулах болон за иргэний төлөвлөлт хянш тогтоолод 48 дугаар зүйлс ажиллагааг гүйцэтгүүлэх. За хуримт нотлохоорт хуулиар бүтээсэн солиусын гэж нотлохоорцоос шалгуулах тогтоомжоос хасуулах. Гэхдээ за шүүх хурдаанд оролцсон шүүх нарийн хүчин дараах заасан үйлдэл татгалзан гаргадаг хүсэлт гаргах хэрэгтэй. За шүүх хурдаанд бусад оролцоход асуулт тавих хэрэгтэй. За шүүхийн шийдвэр 5 заалт хэмжээний журмаар гомд гаргах хэрэгтэй. За ямар үүрэг хүлээж оролцох юм бэ? Хэргийн талаар үнэн зөв тайлбаргана. За шүүхд гарсан хэмжээний шаардлага түүнийг үүсгэх татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой байранд өөрөө цуглуулах. За нотлохын цуглуулах гаргах хэрэгтэй. За шүүх хурданы журмыг сахиж оролцсон. За шүүхийн шийдвэрийг гартаа авах, бидүүлэх ийм их үүрэгтэй оролцсон байна. За их бүргээ ойлгосноо Батболд. Босоод хариулъя. Баяраа ойлгосноо. Ойлгосон. За өдөр өнгөрөх шүүгтүүдэд хэрхэн өмлөх бие батлал хэлж. За Монголын өмгөөлөгчтэй холбооны өмгөөлөгч тогоон төмрийн өдөр. За архив үнэмшлийн дугаар 1324. За золоо. Монголын өмгөөлөгчтэй холбооны өмгөөлөгч дөрөвтэй золоо өмгөөлөгчийн дугаар 15. За хэмжлэгчийн төлөөлөгч Батболд за шүүхд гарсан эхлэлээ дэмжиж байгаа.
저는 수구 달았으면 힘들게 됨지고요. 통곡에 힘들지. 통곡에 됨지죠. 아름다 엔트리 약 받으면 좋아요. 엠들고 네. 받으면 좋아. 손줘야 되잖아. 자, 무엇으로 가셨어요? За нэг нь хэмжлэгчмаа нөгөө хариуцлагчтай эвлэх боломжгүй гэдэг байр суурьнаас орж байгаа учраас боломжгүй. За, 그거는 선전. За сая шүүгүүлэн өмнө одоо эвлэрэх хараа гэж яах санал тавьсан боловч ямар нэг байдлаар эвлэрэхгүй гэсэн шийдвэр гаргасан учраас шүүгүүлээр шийдвэрлэх гэсэн саналтай байна. 자 이렇게 해주실게요. 자, 바톨 хэмжлэхэн тайлбар гаргаж. Ямар үндслээр хэнийг төлөж оролцож байна. За тэгэхээр өөрөөсөө бодлыг хэлж байгаа шүү дээ. Тий, ямар асуудлаас төлөж оролцож байна. Асуудал дамжнаас. Тий. Тэрмэдэгтэй автхан хөөн 1968 онд төрсөн 57 настай. 86 онд 10 дугаар анги төгссөн. 87 онд хоёр жил зэрэг албаа аваад 90-д аав ээжтэйгээд ингээ амьдарч байсан. Ахмад эзэн сум нэгдлийн ажлыг 30 гаруй жил хийсэн. Ээж маань 15 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн. Хамгийн бага нь отхонхүү гэдэг хоёр байгаа. Би бол усны аж ахуйд ажилладаг байсан. Отхонхүү маань аав ээжийг асарч хүмүүжүүлээд ээж маань 2004 онд 80 наснаа үед болсон. Аа маань 2008 онд 85 наснаа үед болсон. Үүнээс хойш отхонхүү маань ганцаараа байж байгаа. Тэгээд аав ээж маань өмчлийн газараа отгонхөөж өгсөн байсан. 자, тэгээд баяраа 2024 оноос хойш гашаанд нь оруулахгүй хөөтөөж өмчлийн гэрчлэгийг нөхгүй, гэрийг нөхгүй, богоончгийг нөхгүй, дулаан утсыг аахгүй гэхээр өгөхгүй. Өнөөдрийг үрсээ. Отгонхөө нь хань ижил байхгүй. Архины хамгаалалттай болсон. Тэгээд эрхээ хамгаалах чадваргүй, орон гэргүй жоохон дожигдуу болсон. Ингээд миний гаргасан нэг хэмжлийг хангаж өгөхийг хүсэж байгаамаа. 자, 하루 баяра 하루 талбараа гаргая. Би жоохон махтаа өгөө юм отхонхоо ахын төстэй цуг өчтөрнс юм аа. Тэгээд отхонхоо ахыхаа би өнөөдрийг хүртэл хар тандж ингээд оноос хойш өнөөдрийг хүртэл хар тандж ингээд отхонхоо ахтайгаа цуг ингээд амьдрал байж ирсэн юм аа. Тэгээд өнөө хавраас хуулаад өнөө хавар гинтгэн газар материйн маргаан гараад тэгээд ингээд отгоо шүүгт ингээд хандсан байна. Тэгээ би одоо ингээд ахин нэхэмжлэл гаргаад одоо энэ газрынхаа юу нэрийг юу өөр дээр ингээд хэвээр нь ингээд отгоо ах байтэр юм дээр хэвээр нь ингээд байлгаачаа гэдэг нэхэмжил цаад байгаамаа. За сууч. За хэмжлэлтэй холбогдвол асуулт байна уу? Хариуцлага талаас. Томуудсны өөртөө асуулт байна. За хэмжлэгчийн ихсэн төлөвчийг асууя. Та бас бодолтой. Батуулт гэсэн тийм ээ. Тий. За та босоод гэж чинь ганц хоёр асуулт байна. Юу асуух вэ? Асууж өгч. За хэмжийн шаардлагын хувьд одоо та яг одоо тэгээ шүүхээс ямар шийдвэр гаргахыг гэж хүсэж байгаа юм бэ? Одоо энэ хамтрагчаас нэг асууж өгөх үү? Юу хамтрагчаас нь? Энэ 2014 оны 2023 оны 2 сарын 14-нд отгоогөө жоо харамцсан вахт нь очсон юм байна. За. Тэгээд хоёр найзтайгаа очиод намайг тэр нөхөр нь Төмөрбаатаргийн хоёр найзтайгаа очиод. За тодорхой хариулт авчлаа. За 2023 оны 2 сарын 14 гэдэг тухайн өдрөд гэрээ байгуул энэ ухаандаа гэрээ 30 болуулыг гэсэн санаа яагаад байгаа юм тийм ээ. За энэ тухайн та яг хаана байсан бэ? Тухайн үед би өдөө байсан. Аймагт байгаагүй юм уу? Аймагт байгаагүй. Энэ асуудал яг ийм одоо газрын одоо ингээд эзэмшүүл халыг эзэмшүүл өмчлүүлээ гэсэн асуудлыг та хэзээ мэдсэн? Наад өөрөө өнөө аваар хэлсэн. Хаял хэлсэн юм уу? Тий. Одоо энэ отонхоо одоо хаана вэ? Отонхоо одоо манай гашаанд байгаа.
Энэ шүүх уралдаа энд байж байлгаад аргуулахгүй байлгаад. Байлгаад байгаа юм. Тий. Архууд бол эрүүл мэндийн хувьд нэг Аргуулгаар авах санаа нь орж байгаа. Тийм үү. За тухайн үед нэхэмжийн шаардлага дээр болохоор ингэж байгаа шээ. Тухайн үед одоо би одоо ингэж эмбиг хэвчээсэн. Тухайн үед ингэж хэвчсэн юм уу? Тонхоо. 6 сард хэвчсэн юм байлээ. Хэдэн оны 6 сар хэвчээ? 23 оны. 6 сард уу? Тий, 6 сар. За тэгвэл 6 сард хэвчээ юм. За тэр энэ тухайн одоо гэрээ байгуул асууч 214-нд болсон шүү дээ. Тэ? Энийг мэдж байгаа юу? Энийг өөрөө зүуд надад хэлсэн юм аа. Энэ ийм учиртай юм аа. Тэр намаа хэн идэж аваачаад надад дээр авахсаг 19-ийг зураадлаад тэгээд нэг шилээр 10,000 төгрөгтэй өгөхөр нь би дүүгээ юу байгаа. За ер нь одоо отгон хугацааны тухайн одоо баярын дэрэн байсан гэдэг та мэднэ үү? Шантан цог амьдарч ирсэн. Ээжтэй нэг хэсэг байсан биз. Хэдэн жил байсан? Нэх удаагүй. Хэдэн жил болсон юм? Нэг тантай амьдрал хэдэн жил болж байгаа дээ нөө? Та нагшид амьдрал. Манай гашин дээрээ нэг сар болж байна. За өмнө хаана амьдарч ирсэн юм уу? Өвлөө тэгэл гадуур гудамаар л амьдарч. Тэгээд хөдөлгөхгээд заримдаа манаар орж ин би олон тэгээд агтаа оруулж чадсан. Одоо энэ маргаад байгаа гашаанд хэдэн он үрд амьдарч ирсэн? Та тэрийг мэдэх бодохтонхоо. Одоо энэ маргаад байгаа газар дээрээ хэдэн он үрд амьдарч ирсэн? Баяраа отхонхоо. Өөрөө ганцаар байсан. Хэдэн он үрд? Хэдэн он үрд ганцаараа байсан? Тэгээд 23 он үрд ганцаар байсан. 23 оноос хойш энэ өөр одоо ингээ баярынхаа өөч туугаад хонда энэ нэг орохгүй тэгээд одоо ингээ яваад гадуур яваад байгаа юм байна тийм ээ. Сүүлийн нэг сар танад амьдарч байгаа юм уу? Тий. Танах шанд тусдаа гэр мэр бариад амьдарч байгаа юм уу? Амьдарч байгаа. Майханд амьдарч байгаа. Майханд уу? Та яг зөвхөн орох байгаа дүүгээ. Таны төрсөн дүүтэй. Тий. Та яг майханд амьдарч байгаа дүүгээ. Нөгөө хүүхдүүдтэй болсоор бас тийм юм уу гэж боддог. Манай хоёр зэв үед. Одоо сүүлийн үед байхгүй байгаа юм байна тийм ээ. За та нар одоо ах トゥ устэй тийм таны төрсөн ах юм ба шүү дээ энэ. Тий. За энэ баярын үед бас танаа нөгөө ихчийнх нь хүүхд юм ба шүү дээ тийм. Тэгэхээр та нар одоо энэ газар дээр одоо ингэ хоорондоо ингэ эвлэх боломж байхгүй юу? Эвлэх боломж. Яагаад ах トゥ усэж ингэ эвлэх боломж байхгүй юу? Өөрийн гэсэн амьдрах үедэл байна. Өмчлөл энэс өөр өмчлөл байхгүй юм. Одоо аргуухгүй энэтэй сайхан 50 амьдрыг. Яг ба газрын үед тав нь өөртөө байгаа л та. Тав нь өөртөө байгаа тэрийг ойлгож байгаа үстэй баярын үед олон үгээ үед. Өөрөө ярихдаа тэр газар хамтрагчаар зурвалгахтаа юу яасаа залиулчлаа гэдэг байгаа. Юу гэж залиулах вэ? Тухайн үед одоо эмгэг хөвчээсэн гэсэн одоо маримт эмгэгээс ямар нэг баримт авсан. Тэгэхээр тухайн үед эмгэг хөвчээгүй гэсэн байсан шүү дээ. За өөр асуултгүй. За өөр асуултгүй. За. Энд асуултууд байгаа. Баталдас. Тэгээд асуултууд байна. байна. Баталдас асуултууд асууж байгаа. За энэ та өөрөө энэ оогиах гэдэг юм чиуд болно, манайхан дээр болно. Ингээ манайраа орж гараад ингээ явдаг. Тэгээ та өөрөө энэ гол хэргийн эзэн бил та өөрөө шүү дээ. Оогиах бид хоёр мууцсан барьсан тийм юм байхгүй. Та гинтгөө очиод оогиахыг аваачаад шахаж чаардаад энэ шүүх мөхрөө өргөдөл өгүүлээд тэгж тий. Та тэгээ өөрөө энэ шүүх рүү өргөдмөлтөө өг гэж хэлсэн үү? Тэгээд энэ дээр бол та надаас бол өмнө энэ газрын бичиг хаана байна вэ гэд 23 оноос хаваад надаас их асуугаа яваад ирсэн шүү дээ. Тий. За. Энэ дээр юу яасаа? Баярад өөрийнхөө газар дээр өөрөө газар дээр тэндээ 50 амьд болно шүү. Заавал энэ эрүүл зурвал хийж хүнээр ингэ газар шилжүүлээ аваад идэр. Яг нь бас өөрийнх нь буруу. Энэ үн чи одоо над дээр ирж өөр их хүн байхгүй. Архины хамаалтайгаа бүгд оруулахгүй. Тэгээд зодхуулаад өвлийн үүдэнд чи өмч гурт байхгүй. Шалт нүцгэн ингээд өмч гуртын жөхгүй. Бид одоо л ирдэг. Тэгээд ямар ч байсан нэг дулаан орой тэгжээд би шүүгдэх газараа шүүгдэд ингээд өчрөөч аваад өгөө л гээ. Тэгээд одоо ингээд шүүгдээ. Тэнэс би тэр газрыг авсан den дарих мэр гэсэн юм ямар ч байхгүй өөрөө архи амсдаггүй. За өдрөө мөрөст.
За асуулт байна. За хэмжлэгчийн итгэмжсэн нөлөөлөгч Батболдоос дараах зүйлийг зөвлөсөн. За энэ хариуцлагчтай таад чи яг ямар садан төрлийн холбоотой гэдэг вэ? Хариуцлага баяртай ямар хамаатан гэдэг вэ? Эхчийн хөвгт. Эхчийн хөвгт тийм үү. За тухайн одоо юу гэдгийг энэ маргалдаад байгаа газар нь 07 га газар уу? Тэгээ 07 га газрыг тал талаар нь одоо баяраа болно. Таны одоо итгэмжл болгоод байгаа отгонхуу нар нь өмчлөдөг юм аа. Энэ чинь 1117 гэсэн байна. 1117 га газар юм уу? Тий. За ямар ч үс нэг газрыг энэ отгонхуу болон баяраар өмчлөдөг юм байна шүү дээ. За энэ 2 сарын 14-ний өдөр нэг натратор ороод энэ ихээ шилжүүлэх гэрээ хий. За энэ гэрээг та юу гэж ойлгодог вэ? энэ гэрээг бид тэр намаа гэдгийг шилжүүлээд өглөө гэж үзсэн. Энэ баяраа ээж над хэлсэн. Намаа гэдэг чинь мундаг хүн байна. Яасан гэсэн чинь манай ууд газрын юу байлаа. Шилжүүлээд гэсэн манай отгонхуу зөвшөөрсөн юм уу гэсэн чинь тэрмүүч арилж чинь чи тэрмүү зөвшөөрөхгүй гэж яах юм. Тэгээ отгонхуугаа асуусан. Газар чинь ингэж шилжүүлсэн юм уу гэсэн чинь би тийм юм ердөө яриаггүй. Тэгээ малчны зээл авъя гэдэг надад яасан. Малчны зээл авна гэдэг. Тэгээ гай үсэг дураад өгөө гэсэн. Тэгээ би тулцсан. За тэгэхээр та нөгөө отгонхуу гэдэг хүн чинь танд одоо итгэмжл хийгээд өчлөө шүү дээ. Та миний нэрийн итгэмжлэр энэ шүүгүрд ороо гэдэг. Тэгэхээр та энэ гэрээ одоо юу гэдгийг ямар нэгэн байдлаар архины хамааралтай хүний хуурч мэтлэх зорилгоор энэ гэрээ байгуулсан байна л гэж хэлээд байна уу? Тэгээд одоо архины хамааралтай хүнийг л ингэж л байллаж л тэд нэг хоорондоо үйлдэж гэрээ байгуулсан. Энэ нэг сая төгрөг шилжүүлсэн байсан гэдэг асуудал байна шүү дээ. Энэ асуудлыг та юу мэдэх вэ? Аль шилжүүлсэн? Нэг сая төгрөг өгсөн гэсэн шүү дээ. Та ямар мэд? Тэрээс би өөрөөс нь асуусаа. Тэгээд сая төгрөгүүд ямар ч юу өгөөгүй зүгээр тэр цаадлын юунд л бичсэн байна. Би нэг төгрөг аваагүй гэдэг. Энэ отгонхуу бичиг үсэг мэддэг юм уу? Мэддэг байсан. Одоо тэгээ аль бодлороо хавсаар нэг орж гараад. Зөв буруу яриад идэх. За энэ ямартай одоо 10 жил болж байна. Энэ ер нь шүүхийн байгуулагч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар энэ эсвэн чадамжгүй гэдэг имийг тогтоолох хүсэл тэмдэг гаргаж ирсэн. Тэрийг бол гаргаж байгаагүй. Нэг эсвэл өнөө аваад надаас газрыгаар бичсгээ их нэгдэг байсан. Чийл авцсан гэдэг. Чи баяраад юу авсан юм гэсэн чи чийл аваад баяраад өгсөн. Тэгэхээр одоо баяраатай гэрээ байгуулснаа санахгүй байна гэсэн үг юм уу? Тий. Тэр сая төгрөгийг дансаар шилжүүлсэн юм уу? Одоо бэлнээр өгсөн асуудлыг та мэдэх үү? Мэдхгүй шүү дээ. Сая төгрөгөн дээр л өөрөө тохиролцоогүй би юу сая төгрөгөөр өгөх юм. За энэ газрын байршлын одоо нэг хаагур өгье. Сквадрангийн баруурцсан хэд? Дэнжи 2-3. Дэнжи 2-3. Тий. Ордны хоёр гэж хэлсэн. Тэгэхэд л манай аав гэж амьдэрч байна. Энэ эмнэлэг хэвчээ асуудлыг энэ хэргийн материал байна л да. Наач өөрөө сая санахгүй юм шиг байна. Нөгөө архины хамааралтай учраас яг 2 сарын 14-нд тухайн нөгөө натратор орохдоо бол эмнэлэг хэвтэйгүй л байсан байна. Тий. Ер нь яадгийг жид хэдэн удаа эмнэлэг хэвтдгийг, аль дасах хэвтдгийг, ямар хамааралтай нэг гэмтэлтэй тийм үү, доторд гэвчих юм уу? Нэг гэвчээд байдгүй архины хамааралтай гинт сандах үедээ гэвчих. За. Тэгээд тэрнийгээ болохоор тэр бие муудаад ирсэн гэдэг. За таны хувьд бол одоо энэ 2 сарын 24-ний энэ хэлцэл гэрээг хүчингүү болгож өгнө л гэсэн байсан. Архины хамааралтай одоо эмчилгээ төгсөн би нэг болсон гэсэн чи өдөөс энэ хоёроо бас ялахгүй л байсан. Тэгээд эмчилгээ сайн хийсний хүчит бас юу басаа. За өөр асуултууд хариуцчих бас нэг хэмжлэгийн хэсэг үзүүлэх гэж байна. За хариуцчих асуулт байна. Асуулт байна. За энэ бас баяр хүрч. Асуулт байна. Би юу? Тий, өөрөөс чи би асууя. За. За энэ нэг хэмжлэгчийн итгэмжсэн төлөөлөгч Батболд гэдэг хүнтэй ямар харилцаа болов? Энэ одоо манай ээжийн дүүн. За танаа ээжийн төрсөн дүүн. Энэ 2 сарын 14-ний өдөр байгуулсан энэ хэлцэл
судалдаах гэрээ өөрөө ямар журмаар хийгдсэн гэрээ, тухайн үед отгонхүү ямар байдалтай байсан. Отгонхүүг архины хамгаалалтаа гэдгийг та өөрөө мэдэх үү? Ирээд чадамжтай юу отгонхүүгээ хувьд? Тухайн үед л их зүүн чадамжтай хатгаа авчи бас тэр нөгөө гэрээгээ бариад над руу ирсэн. Би одоо ингээд дүүдээ ингээд газраа шилжүүлье. Ингээд над руу ирээд тэгээд хоёулаа би эхнээстэйгээ гуруулаа нотрод руу яваад тэгээд нотродын газар дүүдээ ингээд юугаа шилж газраа шилжүүлэх гэж байна. Тэгээд нотродын газар очсон нотродын асуудал юм билээ. Та одоо ингээд газрынхаа нэг талыг одоо ингээд дүүдээ өгөх гэж шүү. Та зөвшөөрж байгаа үстэй. Тэгээд эрүүл сарвал байгаа үед арх таа суугаагүй үстэй гэдэг нотродын асуугаа. Тэгээд арх таа суугаагүй. Одоо миний энэ газар ингээд манай тэрсээ арх ууж байгаа нөхдүүд миний газар ингээд авах гэдэг ингээд өөрөө газрынхаа бичиг баримтыг бариад над руу ирчихсэн. За тухайд энэ төлөв мөнгөний асуудлыг яаж шийдчихээ? Газрын төлбөр гэж төлсөн. Газрын төлбөрийг сая төгрөг бэлнээр отгоох төгсөн. Тэгээ нөгөө чи ер нь тэгээ архины хамгаалтыг мэддэг. Мэддэг. Тэгээ архины хамгаалтаа бэлэн сая төгрөг өгчихөр чинь өөрөө баг юу мөнгө авъя гэдэг. Тэгээд тухайн би бэлнээр нөгөөж. Ер нь би асраа хамгаалаад ингээд ойр зүрийнх нь идэх өх юм ер нь 8 оноос агуулад ингээд өөрөө залгуулад манай руу орж гараад тэгээ явдаг юм л та. Төлөөд үстэй ойр зүрийн эмнэлэг гэвчсэн төлбөр мөлбөр бүх юм би өөрөө 8 оноос агуулаад ер нь төлж одоо ингээд асраа хамгаалаад ингээд манай ээж байгаа ээжүүд хоёр ингээд явж байгаа. чи ер нь энийг хэмжлэлт одоо энэ гэрээ байгуулсан үнэ эрх зүйн чадамжтай гэж боддог. Юу гэж бодож байна? Зүгээр эрүүл байхаараа болдгоо гэж бодож байна. Ер нь яг гэрээ байгуулахдаа бол ер нь үг мүгээ антай солидгоо зүгээр л байсан. Ер нь арх уух нь уудаг байсан. Гэхдээ үг мүгээ сольж ингэхгүй вирус савсарвал. Одоо сүүл рүүгээ ер нь яг уугаад яагаад байна. Сая шүүхийн өмнөх шатнд бол та хоёр уулзаад танахаар жил очиагүй намайг одоо хогоороо уруулдаг байдаг гэж сая юм яриад байл л да. Сая ирүүл багш юм тий. Энэ ямар учиртай? Тэрүүл газрын авчид хөөд угаад идэв. бодлоо би хөөд туугаа. Би хоёрын хооронд ер нь муудсан барьсан юм биш байхгүй. Тэрүүл одоо энэ үнэл одоо тэг хэлмэлэнтэй хэлсэн байх юм. Батаах энэ үнэл ер нь шүүх мөхөр ингээ явуулаад байна. Би гэдэг чинь танаа одоо үеэл батаах энэ явуулаад байгаа. Тэрнээс би тэлийн үнэлгээ хэмээ тэр газар ер нь үнэлгээ хэр гэж бодчих. Сая төгрөгээр хөдөлгөх одоо шилжүүлэх юм газар гэж боддгоо чи. Юу гэж бодож байна? Тэрүүд үнэлгээтэй өөрөө нөгөө ахаа одоо ингээд уул нь өөрөө шууд миний нэрийг асаа чи өөрөө ингээд авчих гэнэ аваад чи. Тэнгүүд би яах таны нэр ингээ өөрөө байж. Тэгээд ингээд цаад нөгөө юунаас асуусан чи ингээд үнэлгээтэй өөрөө үнэлгээгээ гаргаад байгаа. Тэгсэн чи ахын зөв сая төгрөг бичихгүй даах та. Тэгээд үнэлгээтэй юм чи одоо дараа нэг чи тэрэг болох юм байна. Тэгээд би ахыгаа нэрийг асуудаагүй. Тэгээд би сая төгрөгийг бэлнээр гэсэн. Би хоёр хоорондоо ярилцчихгаа тэгээд хэдээр яах вэ гэсэн сая төгрөгөө яахгүй та. Ханд тэгэж ирсэн. За зөөрөс үлдвэл. За одоо хариуцлага асуусан. За хэд төгсөн бичээр өгчөнтэй танилцуулъя. За автогийн хэмжил за 90 авлага. За өсөж тавьсан баримт. За газар өвчтөх хэсгийн улсын бүртгэлийн гэрчлэгээ. Гээд 12 13 тэгтэг 12 амжилт. Варта 1970 тэ 1978 квадрат гэрүүлээ хэрэгцээнд зориулсан. Полисны амжилт жагаад баруун орчмод толгоор ажилладаг материал бай. За жүжигчээс үүдээ автохгүй. За даваагийн баяраа хоёр өмбөс төгссөн байна. За 2023 оны 2 сарын 14-ний өдрийн natad нарийн зайгийн тэг 3 таны дуусаад хөтлөх гэрээ юм байна. За тал
1 сая төгрөгөөр тооцоололтоор төгссөн. Тэгээд байгуулсан утгыг ярианаа байна. За хурцлээс иргэний үнэлгээ авлаа утгыг. За мөн баталж иргэний үнэлгээ авлаа. За тэгээд тэмдэглэлийг тавтыг роод авсан тэмдэл. За хариуц баярыг хариу тайлбар. За экспертизтэй зүйлс гэрээнүүд. За Скотланд аймгийн нэгдсэн эмнэлэг 2020 оны 8 сарын 12-нд 3 дараа 24 дугаар албан тоод байна. За чиглэлтэй хотхон 2023 сарын 14-нд тусдаг эмнэлэгс үйлчлэг авсан болон хэвлэлийн эмнэлгийн сторыг хэл програм зөвсгөх материал олцсонгүй гэсэн байна. За тэр зөвлөө. За баяргаас асууя да. Та өдөр атгуугуудтай гэрээ хийсэн байна. Хариу тайлбарч уншлаа. Сая төгрөг өгсөн авсан гээд өөрөө болохоор бэлээ өгсөн гээд одоо энэ хариу тайлбараар цовоод өгчөөсаа гээд энэ ямар ч үстэй. Яагаад тэр сая төгрөгөөр тооцсон юм? Одоо хаана байдаг газар яа? Одоо энэ дөрвөн мэрхийн, дэнжийн дөрвөн мэрхийн дэнд байдаг. Дөрвөн мэрхийн айлтаатай. Зүүн талд. Зүүн талд нь. Тий. 23-нд тухайн газар ямар хүнтэй байсан? Мэдгүй байна одоо. Тэгээ нэг өөртөө хэдээр яах байхаар яасан. Тэгээд өөртөө яаж бодох вэ? Ярилцж болох нь тэгээд саяар яачихгүй даа гэдэг чийсэн. Өөрөө одоо танаа газар хэдэн төгрөг үнэтэй? Одоо танаа газар хэдэн төгрөгөөр үнэлэгдэх вэ? Гэхдээ надад сальч. Тухайн үед яг нэг үйлчлэгийн юм дээр үнэлгээ бичигддэг байсан тийм. Одоо л бичигддэг болчихсон. Заавал тавих хэрэгтэй болчихсон. Тэгээд яг ийм үнээр баг үнээр хөдлөж явсан авч байгаа мэй гэдэг асуудал байдаг. Түүнийх нь асуудал. Харилцан тохирч байгаа. Намайг гэдэг ямар очтой ямар үнийг яриад байна? Юу яаж л энэ өөртөө хотлаад яриад байна л да намайг тэргээд. Танаа өөрөө техник шин гэдэг өөр хүн байгаа юм уу? Үгүй. Танаа тийм хүн байгаа юм уу? Намайг тийм нэртэн байгаа юм уу тий? Танаа эднийх тийм нэртэн байгаа юм уу? Байхгүй. За. Баталтай асуу. Тэгээд намайг гэдэг яриад байгаа чинь мэдээлэл болчихын партийн сан өмрөгч. Тэгээд тэр хотгонхөө өөрөө хэлсэн байхгүй. Намайг тэр газар хилжүүлэх 2 сарын 14-нд шилээр 10,000 төгрөгтэй намайг дээрч авсан. Тэгээд дараа нь ээж нь болохоор тэр намайг ороход намайг гэдэг чинь мундаг хүүхд юм байна. Миний хувьд газрын хилжүүлээд өгчлөө. Хүү маань орж явсан. Гэнэ. Тийм намайг мэдээ. Атгууг яаж шүүгэр дорж болохгүй байсан юм? Атгууг шүүгэр дорж болохгүй байсан юм. Даваад байсан. Гадаа хийгээд өгсөн болохоор орлоо. Байгаас өөрийнх нь тайлбараас асуусан байна шүү дээ. Нэг дорог өгч болохгүй дээ. За заавал асуу. За тарууд нэмэлт тайлбар байна хүмүүстэр. За хэмжлэгч тайлбар дүүлдэ гарчихсан. За дүүлдэ гарч. Дүүлдэ гарчихсан. За өнөөдрийн шугуурлаанд хэмжлэгчийн итгэмжсэн төлөөлөгч Батболдын мүүлэгч оролцож байна. За ер нь Садан төрлийн холбоотой улсууд газрын маргаа шүүгүүдэд хэмжил гаргасан. За учир нь
отхонхүү гэгч нь бол бас согтуурал хундааны зүйл хэрэгэлдэг эрхцүүн чадамжтай ашиг нь эргэлзээтэй архины хамааралтай ийм хүн байдаг. За гэтэл өөрийн одоо үеийн дүү хариуцагч Баяртай 2003 оны 2 сарын 14-ний өдөр тухайн газраа их шилжүүлэх одоо гэрээг татраатаар оруулсан байдаг. За түүний хувьд бол тухайн үед одоо нэг малчны зээл авах гэсэн юм аа гэдэг шилжүүлээд өгөөч гэдэг байдлаар шилжүүлсэн. За би газраа одоо өөртөө ганцхан төгөнгөө шилжүүлэх гэсэн гэдэг байдлаар шүүхэд хэмжил гаргасан. Одоо энэ 2 сарын 14-ний өдрийн гэрээг өчнгөө болгож өгөөч гэсэн шүүхийг хэмжлэгийг шүүхэд гаргасан. За ингээд одоо хариуцагч эзэмшсэн төлөөлөгч нарын мэдүүлгээс харахад отхонхүү гэдэг хүний хувьд бол ямар нэгэн байдлаар одоо энэ гэрээ контрактыг хуурч мэхлээр хэтгэлээвдэх за өөр одоо байдлаар гэрээ байгуулж миний төлөвлөгөөг авч ирэх юм зөрчлөө гэдэг байдлаар бас тэнцэн төлөөлөгч хэлж байна. За шүүхэд гаргасан нотлогоор нь төсөлтөг харагдаж. За түүгээ хувьд бол Харваж байдлаар суучсан ганц би харах одоо тоддох дуунаар гэж байхгүй тэгээд тэр ганц дээрээ л одоо хариуцагч Баярын аяг хоолой төчгээд байж идэг юм одоо хүн гэдэг нь бас харагдаж. За энэ гэрээ өнөөдөр одоо юу вэ? Хүчин төгөлдөр гэрээ мөн үү? Хүчин төгөлдөр хэлцэл мөн үү гэдэг дээр бас хэрэгжилжтэй байгаа. Төсөл байдал бол байна. За иргэний хуулийн 56 57-д бол одоо хүчин төгөлдөр бус хэлцэл за хүчин төгөлдөр бус тооцож болох хэлцэл гэж одоо энэ тодорхойлт юм байна тийм. За 56-гийн 1-ийн 2, 1-ийн 3-т за 4 үзүүлж хийсэн хэлцэл өөр ажлыг халаавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг энэ томьёон тухайн одоо энэ хэлцэл орох ийм боломжтой гэж өмгөөлсөн зүйлс харж байна. За зөвлөлт хундааны зүйл хэрэгэлдэг тухайн учир холбогдол гэрээ контракт дээр юу гараж surж байгаагаа ойлгохгүй ийм өсөл байдлыг одоо талимдуулж малчны зээл одоо авна гэдэг байдлаар энэ хүнийг төөрөгдүүлж тухайн одоо гэрээг татраатаар оруулж гэрээ байгуулсан гэдэг нь бол за хариуцагч хэмжлэгчийн эзэмшсэн төлөөлөгчийн мэдүүлэг болон отхонхүү өөрөө шүүгд гаргасан хэмжил дээр төрсэн байдаг. За шүүхийн өмнөх шатнд хариуцагч болон нэхэмжлэгч нэхэмжлэгчийн эзэмшсэн төлөөлөгч хоорондоо уулзлаа. Энэ дээр бол одоо ямар нэгэн байдлаар миний газрыг чи хуурч авсан. Би одоо газраа авна гэдэг байдлаар одоо харилцаж хэлээ. Тэгэхээр бол энэ одоо гэрээг одоо хүчингү болгож өгөөч. Хэмжлийн шаардлаганд одоо хангаж өгөөч гэж бүрэлдэхүүнээс хүсэж байна. За эзэмшсэн төлөөлөгчийн хувьд бол одоо ерөнхий нөхцөл байдлыг бас шүүхтээр ярьж чадахгүй байна. Батуултын хувьд бол одоо эдгээр нь хэмжлэгчийн дүү болгож ямар процесс болоод ямар гэрээ байгуулсан 2 сарын 14-ний өдөр ямар байдалтай эдэн төгрөг авсан. Өнөөдөр үүдгийн хариуцлагч маань за бид нар хамаатан шатуу учраас сая төгрөг өгөөд гэрээгээ байгуулсан гэж ярьж байгаа боловч өнөөдөр архины хамааралтай хүнд одоо бэлэн сая төгрөгийг яаж өөрөө одоо баг хуурч мэтлэх зорилгоор одоо гэрээ байгуулсан ийм нөхцөлөд бол за тухайн одоо энэ маргалдаад байгаа газрын хувьд за дэнч одоо 6 дугаар баг нэлээ Аз хэрэгэлдэд байгаа юм тийм ээ. Энэ ханшны хувьд одоо яг үнэлгээ гараагүй боловч сая төгрөгөөр зарцаад ийм газар биш үү? Хариуцагч өөрөө ч мэдчихэж байгаа, хэмжлэгч мэдчихэж байгаа. За эзэмшсэн төлөөлөгч батуултын хувьд тэр одоо бас түүхийнхээ газрын сая төгрөгөөр бусдын хүмүүстэй шийдвэрлэх юм эсвэл байхгүй гэдэг байдлаар шуугад хамчин гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ гэрээ өөрөө одоо халавч одоо маркаар ингэж хээгдэж энэ архины хамааралтай хүнийг одоо ууршуулж гэрээ байгуулсан ийм дүү зур харагдаж. За хэргийн материал дээр 2 сарын 14-ний өдөр эмнэлэг хэвтэйгээ гэсэн эмнэлгийн тодорхойлт байлаа. За тэгэхээр тэр хүн бол яг тухайн гэрээ байгуулах явцад бол эмнэлэг хэвтэйгүй байж болно.
Тэр нь юу гэдэг ямар нэгэн байдлаар өөрөө дотрын 6 шат хийсэн гэж байна. Тэгэхээр одоо архины хамгаалалт архины хордлогонд орчих гороод эмнэлэг рүү алгатан очиж нэг эмнэлэгт одоо үзүүлдэг энэ үйлдэлээ манай хүн эмнэлэг төвчин гэдэг байдлаар тайлбарлаад байгаа шиг байлаа. За өөрөө шүүх уралдаанд одоо хэмжлэгчээр оролцсон гэхээр нөгөө үйл явдал юмудаас ханддаг. Ийм учраас өөрийнхөө одоо дүү төвсөн төлөөлөгчөөр ингэж оруулсан юм нөхцөлөд байж байгаа. Тийм учраас одоо хэмжлэгийн одоо шаардлагыг бүгд нь хангаж өгөөч. За тухайн 2 сарын 14-ний өдөр байгуулсан гэрээ өөрөө одоо эргэцэн чадамжгүй энэ хариуцах чадваргууд гэх юм те энэ одоо байдлыг алиндуулж одоо хавцаж хийсэн гэрээ учраас нэг хүчин болгож өгөөч л шүүхлээс чинь өөр санах хэрэгтэй байна. За зулаа. За надрын шүүх уралдаанд хариуцлагч Баярагийн мөрөгчөөр оролцож байна. За техникийн шаардлагын хувьд бол Отгон хүүгийн хувьд Баяраатай 2023 оны 2 сарын 14-ний өдөр өмчлөж өөр тоногтсон хөтөлбөрийн худалдан авах гэрээг Завлахатрын баруурсан натрат дээр очиж одоо ингэж тухайн одоо газрын маргаж байгаа газар дээр бол өмчлийн одоо гэрээ гэрээ байгуулсан байгаа. За энийг бол одоо хэмжлэгчийн хувьд одоо хүчин төгөлдөр босоод тооцоолъя гэсэн хэмжээний шаардлага гаргасан. За хариуцлагын зүгээс бол одоо тухайн хэмжээний шаардлагын хувьд хэллээ. За энэ хоёрын хувьд л одоо төрсөн ах トゥ усын хүүхдүүд за хоорондоо хамааралтай гадна төрлийн хамааралтай нагцууд. За юм учраас одоо нэг одоо хэмжлэгчийн хувьд яг архитаар суудаг ганц ээрээ байдаг. За хариуцлагчийн хувьд одоо Баярагийн хувьд одоо ихчийн хүүхд учраас одоо энэ Баярагийн л одоо ингээд сүүлийн 2008 оноос хойш одоо Баярагийнхаар орж гараад за эднийх одоо бүх одоо ойр зүрх хэрэглээг хангаад бол явж ирсэн. За гол одоо гарах маргаан гэнт одоо яагаад газрын маргаан гэсэн гэхээр 2023 оны 2 сарын 14-нд байгуулцаад өнөөдөр буюу 2025 оны 25 буюу 2 жилийн дараа ийм маргаан гарч байгаа үндс нь одоо энэ хэмжлэгчийн эзэмшин төлөөлөгч одоо дундаас нь орж ирээд одоо ямар ч газар аав гэсэн одоо байдлаар стандарт хэмжлэгчийн үйлч ярьж байгаа одоо тухайн одоо үед л одоо Отгон хүүг одоо архитаас хамааралтайг далимдуулж хүчин төгөлдөр бас хэлцээр хавчиж одоо энэ тухайн одоо гэрээ хийсэн гэж байна. Гэтэл одоо энэ өсөл байдлыг харах юм бол энэ хүний зүгээр мөрөөрөө амьдраад яваад Баярагийн хувьд л Отгон хүүг одоо тийчээд итгээд үүрэг хүлээгээд яваад байгаа. Тэгээд дундаас нь орж ирж хариу хэмжлэгчийн төлөвлөж орж ирчгээд одоо өнөөдөр ийм байдал үүсгэсэн гэж ойлгож байна. За тухайн өдрийн асуудлын хувьд бол яасан гэхээр хэмжлэгчийн хувьд хэлж яана л да. За тухайн өдөр би одоо эмдэгт ингээ хэвцсэн байсан юм аа. Тэгээд усны усаа аваад ингээд ухаасаа орж ирсэн байх үед одоо бараг ингээд хүчээр одоо энэ гэрээнд харуулж зурулсан гэсэн. За тэгтэл нөхцөл байдлын хувьд мэдээж натратын хувьд бол үүрэг нь байгаа. За худалдан хоёр танилцуулж байгаа. За мэдээж тухайн өдрүүд согтуу хүмүүс согтуу байсан. За тухайн өдөр одоо өөрөө илэрч чадваргүй байсан натрат бол өнөөдөр энэ гэрээг үл хийхгүй байсан. Яагаад гэвэл тэр хүмүүс натратын үед үүрэг нь бол заавал одоо хууль засгийн дагуу хийнх нь одоо их зүйн чадамжтай үед одоо гэрээ байгуулах нөхцөл бүрдүүлэх үүрэгтэй байдаг натратын үед. Ийм учраас одоо тухайн өдөр байгуулсан гэрээ хүчин төгөлдрөө гэж үзэж байна. За учир нь тухайн өдрүүд одоо Баярагийн хэмжлэгчийн Отгон хүүгийн хувьд эндэгтүүл гэртээ буцсан эмнэлгийн одоо тодорхойлолтоор бол нотлогдсон. За яг арх уудлын хувьд бол арх уудаг. Гэхдээ энэ нь арх уудаг гэдэг өнөөдөр одоо эрхцэн чадамжгүй гэсэн ойлголт байхгүй. Эрхцэн чадамжгүй гэж үнэхээр эрхцэн чадамжгүй байсан бол за чадамжгүй байсан гэсэн одоо юм нотлох хандвал хэрэгтэй байх хэрэгтэй юм байхгүй. За арх уудаг гэдэг нь арх уудаг гэж байгаа боловч хэдий архины хамааралтай гэж ярьж байгаа бас энэ талаар бас нотлох баримтууд байхгүй. За хаяа нэг жилдээ нэг юм жилдээ нэг ч юм 2 жилдээ нэг удаа очиж эмгэг хэвтдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг тухайн үед л одоо эмгэг хэвтэн ч юм одоо эмгэг хэвтэн ч юм нуусны усаа авуулсан гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Ийм учраас одоо тухайн нөхцөл байдлаас харахад бол энэ одоо гэрээг үл ямар нэгэн байдлаар Баярагийн хувьд одоо ахыгаа уурч мэдлээд худлаа яриад одоо ийм гэрээг үл байгуулаагүй. Хууль ёсны дагуу одоо тухайн одоо гэрээ хүчин төгөлдөр байна гэж үзсэн. За өнөөдрийн хувьд хэмжлэгчийн төлөвлөгчийн хувьд ярьж байгаа юм л да. Гадаа найханд байгаа
төрсөн дүүгээ одоо тэгээ хэдийгээр одоо нэг найт түүхтэйс өөрийнхөө төрсөн дүүгээ одоо гадаа майхан дэлгүүд ямар ч хүчтэй. За өнөөдрийн байдлаар хариуцагчийн хувьд баяраагийн хувьд одоо тухайн одоо дүүгээ ахыгаа бол хөөс туулах юм байхгүй. Одоо ирээд одоо амьдрахад бэлэн одоо гашаанд бэлэн дэж эднийх гэрэн барьсан бариатай бэлэн л байж гашаанд бэлэн л байж хүн хөөж туугаагүй. Өнөөдөр заавал би газраа би тал газраа би тал газрын аваад бусдад авчих худалдаад авсан гэсэн юм шаардлага хинч гаргаагүй. За тухайн үеийн нөхцөл байдал яасан гэхээр баяраад хотын хүүхдүүд тухайн үед мөнгөний шаардлага байсан учраас за ямар ч гэсэн дүүдээ нэг удаа би ингээд тал газраас авчихад их болохоор хүмүүс ингээд ирээд ингээд аль хөдөө хүмүүс ирээд ингээд ахна ингээд гэрхээ ингээд шаатаад хэцүү байна. Дүүчээ байвал ятгана нэг хүнд хөдөлтөхгүй хэмдэг гарахгүй үлдээ гэсэн нөхцөл байдал үүссэн учраас баяраа бол тухайн өдөр шөрөөд энэ гэрээ хийсэн. За өнөөдөр одоо тухайн үед одоо 2023 оны 2 сарын 14-нд одоо тухайн үед одоо энэ хүн отгон хоо одоо энэ хүн баяраад тал газраа шилжүүлээг байсан л одоо өнөөдөр энэ хүн одоо газарчгүй орончгүй өстой хог дээр энийг харж хамгаалж хүнчгүүл байх болсон байх гэж нөхцөлийг харж байна. Яг тэгэхээр энэ хүний хувьд өөрийн гэсэн орлого байхгүй. За ах トゥ хамаатан садангийнхаа юугаар л одоо тижигдэл явж байгаа. Сая шүүх хурлааны өмнө ярьсан та хаана амьдарч байна гэсэн. Би одоо сүүлийн нэг сар одоо очконы орчинд амьдарч байна. Тэгэхээр энэ хүмүүс яаж ийм нөхөр энэ хүн одоо яг нөө бодит байдлаа одоо яг хэлэхгүй л байна л да. Нэг болохоор худлаа хараа, нэг болохоор тухайн өдөр би одоо 90 сар бараг байгааг багт намайг ингээд гутгчлээ гэдэг. Тэгэхээр дахихын хэлбэрчийн үед манайд гэрийн гадаа байгаа гэдэг. Ийм учраас энэ хүний хувьд өнөөдөр яг одоо нөхцөл байдлын үед нэг тухайн одоо үйл явдлыг одоо нэг бодитойгоор одоо туслах одоо чадварын үед заримдаа бол одоо худлаа гэж бодож байна. За хэмжлэгчийн өнгөрөгчийн хувьд л одоо иргэний хувьд 56 зүйл тасан 30 төгөлдөг бос эзэлд тооцвол яг гэсэн санал гаргаж байна. За баяраагийн хувьд л отгон хүүгэл хуурч мэхлээд худлаа ирээд авсан байхгүй өөрөө ирээд тухайн үеийнхээ байдлыг нөхцөл байдлыг хэлээд за энэ гэрээгээ байгуулчих яа ингээд намайг ингээд яагаад байна газраа өгч гэлшгээ тавьчлаа баатан тавьчих мөнгөний хэрэг ингээд ахирна гэлшгийг авахгүй байна чи мөрч чи байж талд нь байжээвэл одоо газрыг хүн авахгүй дээ гэдэг өөрөө хэлсэн гэж. Тэгэхээр баяраа очиод хуурч эхнээсээ гэртээ очиж отгон хүүг одоо залилаад одоо хуураас цогтуу ахтана чилж голдорч ачаад нэтрэтэр байгуулсан шал өөр нөхцөл байдал үүснэлтэй. Тэгэхээр нөхцөл байдлууд тухайн өдөр лев өөрөөс авал байсан. Тухайн үед ч юу нэ ахтаснаас нэг уухгүй болчихсон 90 сард байсан. Үе байсан гэсэн юм одоо тайлбар авсан. За ийм учраас л цэгнэдийн отгон хүүгийн гаргасан шүүгд гаргасан хэмжил нь одоо хууль ёсны бөгөөд хуулийн дагуу гараагүй гэж үзэж ийм учраас бол техник шалгалт бүхэлд нь одоо хүчингүй болгож өгнө гэсэн саналтай байна. За шүүх шийдвэр гаргасан байна.